манай мод ямар болж байна guys? Ноцгой. Hi guys, тэгээд өнөөдрийн бичлэгээр би шинэ жилийн ялуу хийх гэж байна. Энэ бол манай гэр бүлийн уламжлалт жил бүр өөрсдийн гараар кейкс, крем, чимэглэлийн бүгдийг өөрсдийн гараар хийдэг. Тэр ялуу маань 100% гараар хийсэн одоо баг шинэ жилээр гадуур явж ялуу идэж байгааг баха. Шинэ жилээр бол дандаа л гэр бүлээрээ хийжсэн. Тэгээд өмнө шинэ жил гэр бүлээрээ хамт ярилцаа хамт хийсэн ба энэ удаа би одоо тийм загварын зохиолчлоо өөрөө хийх гэж би даахгаас зогсож байна. Тэгээ тань надтай хамт байгаараа бас бичлэгээ дуслан үзээрэй. Ийм ялуу бол маш гоё болно. За тэгээд одоо бүгдөө хэлцгээе. Нэрээ би бичлэг дундуура 2025 онд би юу хийж бүтээсэн талаар одоо танастай ярилцсан. Тэгээд одоо бүгдөө хэлцгээе. Одоо би бичлэг хийхээс өмнө эхлэхээс өмнө нийгмийн бүтээл хийсэн. Эми өнөөгдөр маш гоё. Хөрхөн царин зурсан. За энэ шок болсон царин. Энэ царин ингээд жоохон далцгаасан царин. Одоо хагалж байгаа. Тэгээ энэ бол манай саатай. Энэ яг л унахжсэн далцгнаад. Энэ малхайгаа хайцсан юм уу тий. Энэ бол ингээд ёо зүрхэн үсттэй хоёр зүрхэн үсттэй юм болж байна. За тэгээ одоо эхний кексний өмнө бол манай шинэ жил өмнө манай гэр бүл өмнө жил дөрвөлжин кекстэй хийжсэн бол энэ одоо би дугуй хийх гэж байна. Нэг давхарган дөрвөн өндөг одоо бүгд хагалъя. Бүгд за энэ одоо bye sorry одоо гой хагалтай гой мэрэгжлийн юм шиг хагалнаа гэгэлээ. Санта баяртай sorry. Яа хөрхи санта. Яа өрөвчлөө бүр зүрхэн үсттэй өндөг. Тэгээ sorry өндөг. Ямар том юм бэ? Ягараачлаа. Одоо хөрхөн бяцхан 4 өмгөн дээрээ 80 г сахар хийгээд хийчихье. Яг ташаар. За тэгээд дээр одоо бүгд миксер дээр нэг цагаан хөөсөртлөн миксер дээр өгнө. За нөгөө сахтайгаа миксер дээр ийм гоё болгоод ирлээ. Шар имийг цав цагаан юм болгоод ирлээ. Баярсан үг шүү тий. Одоо дээрээс нь бүгдөө нэг одоо амны халбаг ваниль нэмээд дахиад миксернэ. Хангалттай. Хоп. Одоо бүгдөө дахиад миксерцгээе. Одоо бүгдээ гурлан дээр бейкинг паудер нэмээд шигшээд тэгээд үгүй. Тэгээд саяны миксер дээр болохгүй. Яагаад гэвэл өндөг маань дахиад аим гой хөөсөж матан бутаа буурчин. Тэгэхээр юу ч болохгүй. Одоо ингээ гарын утгаар ашиглаад гараар утгана. Би нэг кекний гурил шигшиж хийх дуртай. Тийм гоё кафтар гэдэг. Хаалта энэ ингээ. Доод энийг гоё харагдаж амин гоё харагдаад байгаа гэсэн нь. Тийм тас шиг чимшиг тий. Одоо бүгдөө моч өндгийнхөө хөөлтийг унгаах тул ингэж тийм ингэж утгадаг гэсэн. Одоо яна ингэ тас бүгд ам гоё кафте за юм аа. Oh my god. За ингээд утсан гэсэн үг байхгүй юу? За guys тэгээд билетээ дээр доороор 160 дээр халаана. Тэгээд ийм хэвдэр нь ийм дуу гэсэн шүү дээ. Энэ доор нь ийм бод цаас хийсээд тэгээд энэ иргэн тойрноор гоё мастер тослоод өгцөө. За тэгээд одоо дээрээс насгаад тэгээд гоё билетэндээ хийж шүү дээ. Яавар л очшуулсан. Зүг шууд салж гисэн байна. Зүг шууд ингэ салж. Бүгд рэклээс сэгсрэн ингээд бүр ингэж сэгсрэх ингээд хийгин гаргана гэсэн үг одоо. Дэрэм одоо яг гоё жигд одоо ингэж жаад үл жигд гоё хөвөн. Oh my god бэм бохоо. Яг гоё гол. За дахиад яг гоё юм. Гар уурлалд явдаг хүн.
Одоо бүгдээрээ бялууныхан чимэглэлийг хийцгээе. Одоо бялууныхан чимэглэл нь гацуур тэгээд бүгдээрээ гацуураа чимэглэцгээе. Гацуурн дээр цас ороод ийм цагаан болцсон гацуур харин 2 дахь 3 дахь маань ийм ногоо энгийн гацуур. За тэгээд цагаан шоколадн дээр матча хийг ногоо болгоцсон. Тэгээд та нар төр хүлээж байгаарай. За тэгээд энэ модон дээр нь бол би гол нь шоколадтай өөрийнх нь дуртай пепперогоор хийсэн. Одоо ногоон гацуураа хийцгээе. За чимэглэл маань ийм боллоо. 2 ногоо 1 цагаан. Одоо бүгдээрээ 2 дахь чимэглэлээ хийцгээе. 2 дахь чимэглэл нь бол би яг үндэ бол хийжсэн. Валентины баяраар би нэг тийм баунти бөмбөлийг хийжсэн шүү дээ. Одоо тэрийг бол адилхан хэлбэртэй мөртлөө тэрийн 2 бөмбөлгийг давхарсаад гэсэн хүү Москогоо хий. Энээр одоо нэг асуучих. Өнхрүүлэх учраас одоо би дээр макого нэмжлээ. Одоо бүгдээ ухаад зурцгаая. Тэгээд тийм утгахыг. Бялууны чимэглэлдээ өөрийнхөө одоо бүгднээр нь өөрийнх нь дуртай гэр бүлийнхаа дуртай юмуудыг хийж байгаа. Би 1000 сав хүрчээд тийм 1000 сав гэсэн дээр бичсэн тийм бялуу хийжсэн. Тэмдэглээ те. Тэгээд та нар тэр бичлэг үзээг бол үзээрэй. А одоо би бол 2 дахь бялуугаа шинэ жилийн бялуугаа хийж гин. Тэгээд 55,000 савтай болсон байна. Энэ бол миний хувьд бол маш том амжилт. За яг гоё болчихлоо. Одоо бүгд гараараа пүүн хэлээ. Энэ жилийн миний хийсэн ажил гэвэл би хүүхдэд зориулсан зуны календар болон өвлийн календар гарсан. Би сүүл өвлийн календар гаргасан. Зуны календараас хүүхдүүд нь бараг бүгдөө өвлийн календар авсан. Тэгээд энэ бол зуныг бас хөгжилтэй үрд нь өнгөрөөсөн юм шиг байлээ. Энийгээрээ бүр яг засан өрлөг шиг. Энийг бас жоохон үлдээж штэ бас засууныхан дээдлийг хийн, толгойг хийн. Rice будааны бөмбөлөгч юм шиг, засан бөмбөлөгч юм шиг. За нэг ийм боллоо. Вау, амар гоё өргөжшөө. Өнхрүүлнэ. Чирэглүүнөөс наалтам хаана багсан гэсэн үг. Яг за одоо бүгд засах хийж байгаа шүү дээ. Тэгээд бараг all of хийгээд байгаа шүү дээ. Frozen-ы all of яа нэг будааны бөмбөлөгч юм шиг, засан бөмбөлөгч юм шиг. Нэг яг гоё болох болох гэж бодлоо. Одоо би ингэ наалтуулахын тулд дундуур нь молко төвчлээ одоо. За засан хүний чимэглэх ийм юмнууд би бэлдсэн байна. Choco урал ингэ ийм шиг тэгээд ийм sprinkles шоколадтай sprinkles мөнгөгийн 2 гоё юмнууд. Энийг бол би гацуураас чимгэлсэн. Тэгээд бас ийм 2 юм байна. За тэгээд одоо бүгдөө шууд чимгэлж эхэлцгээе. Эхлээ бүгдөө нүдийн най. Окей. Сатурн ингэж тавьж агаад багазя. Одоо ингэ нүдээ жоохон энэ наалтахгүй чаас шууд жоохон молкон дээр дурж агаад тэгээд нана. Яг гоё болчих. Яг гоё болчих тий. Nice. Яа. Одоо дахиад нэг яна яаж яна миний алфинууд яна одоо бүгдээ нэг зөвлөж чадахгүй ч одоо бүгдээ нэг эцээ
Энэ шоколад баамчтай гоё зурч. Тэг москотой. Хэн нэг шинүүд аваад олофт өгцөөе. Окей, за энэ бол яг гоё боллоо. Yay! Манай олоф гоё хоёр хөөрхөн үстэй боллоо. Яасан? Малида энэ хараад тата. За хөөрхөн. Одоо бүгдөө маш урт хамрын сонгоцгоё. Манай олоф маань маш азтай. Яагаад гэвэл манай олоф маань маш гуайлаг гоё хамрыг гээс дээрийгээр хийлгэх гэж байна. Одоо бүгдөө боцгоё. Боцгоё. Жохон дурж агаад. Тавлаа. Хондохгүй. Хоёр гарчаад тэнийг юм аа. Дурж агаад. Доор нь. Хаяа. Вау, өнгөлөг цувчтай азтай л. Юу юм аа? Засан хүн юм. Одоо бүгдөө засан хүнийг эзэн оролтоор гангалж өгцгөөе. За би ингээ сэтгэлээ бэлэн болгочихсон. Яа ингэж яагаад маш урт байна. Ингээ уртаа чирэж явж ах юм уу? Тэгээ одоо бүгдөө хайчлаа. Нилээн тарган цадгалан засан хүн байна. Энэ хардаа одоо Москва нэр масло нэмчлээ. Одоо бүгдөө сайхан миксер дээр тэгсэн хугацааны дараа ванили ох нэмээд өгье. Одоо нэг халбаа ванили ох. Бүгдөө өөртөө хийсэн кексээ дундуур нь хуваагаад 2 кексээ 4 дахаар болгоно. Миний кекс миний бол 4 дахаар болно. Түрүүний миний хийсэн чимэглэл маань хөрөгчөнд байгаа. Тэр хойгоор бүгдөө би ялууга бэлтгэе. За, манай кекс маань ингээ хуваасан чинь 4 хуваачихсан. Тэгэхээр өстой гоё чиглэл гоё кекс болсон байна. Одоо бүгдөө дээрээс нь кремээ түрхээд дээрээс нь жимсээ тавина. За жимсэн дээр бол би тоор сонгосон. Яг бол манай гэр бол бүгдөө дуртай, бүх гишүүн дуртай. Тэгэхээр би тоор сонгосон. За одоо бүгдөө ингэж гоё кремээс авч байгаа. За ингээ гоё тараа шүү дээ. Одоо бүгдөө крем дээрээ жимсээ тавьцгаая. Тоор жимсээ, хэрцэн жимсээ тавьцгаая. Тэгээ кекс маань дундуур нь зүсгэд гоё жимс харагдаа гоё чиглэг болоод гоё юмстай болно. Одоо тийм кексээ тавья. Өрөө чимгэлчлээ. Одоо бүгдөө дөрөвдөг үеэ тавьцгаая. Миний бялуу бол өвлийн сэдэвтэй, өвлийн цаг агаар, өвлийн байгалыг харуулсан сэдэвтэй учраас бүгдөө хөнгөлсөн засыг бүтээцгээе. Мод тарихад нөх ухдаг шиг, газар нөх ухдаг шиг, бялуулаад нөх ухаад асуур азууё. Оо, зя.
оймод ямар болж байна guys? За одоо хамгийн сүүлчийнх нөгөө одоо энийг дөрөв энэ хэсэгт нь засан хүнээ тавь. Манай бяцхан засан хүн маань энд байна. Бас хүн дээ шүү. Энд. Ой. Урагшааруулах. Бомб. Ой яана! Манай засан хүн маань малгаагүй юм байна штэ. Өвлийн хүтэн даарж байгаа бахта хөөрхий дөө. Одоо бүгдээрээ түн малгай усалцдаг. Ноос малгай усалцдаг. Абракадабра. Яа, стакөргөн басна. Одоо бүгдээр цас оруулах уу? 12 сарын 31-нд ойдоо цас оруулцгаая. Өнөөдөр засан хүнийхээ малгаж байгаа стилийг болгочих уу? Ани жоохон хажуу тийш болгоод. Ингүүл илүү стилийг юм уу? За тэр яг одоо бүгдээрөө цасаа оруулцгаая. Яа, одоо манай all of маань яг бүрэн бүтэн бэлэн боллоо. Тэгээ манай бялууч гэсэн бүрэн бүтэн яг гой төгс боллоо. Тэгээд энэ бичлэг бол миний 2025 оны сүүлчийн бичлэг. Миний одоо хувьд бол надтай хамт байсан бүх үзэгч нартай баярлалаа. Тэгээ 2024 онд ч гэсэн надтай хамт байна гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ өнөөдөр бол 12 сарын 31-нд тэгээд та баярлалаа. Бичлэгээ дуустал үзэн баярлалаа. Тэгээ хайртай шүү. Баярлалаа.